19-р бүлэг Содомын завхаарал. Хоёр тэнгэр элч Содомд үжигээр иржээ. Лот Содомын голдон хаалган дээр сууж байснаа тэднийг харж босон ухтаад нүрээрээ газарт доош мэхив. Тэрээр харахтун эзэд минь дарцынхаа гэрээр орж хөлөө угааж хоноод маргааш өглөө эрт босож аян замдаа гарноо гэсэнд тэд үгүй бид гадаа талбайд хонно гэв. Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд Лотынд очиж гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн эсгээгүй талах барьж өгсөнд тэд эцгээв. Тэднийг хэвтгэхийн өмнө тэр хотын ирчүүд болох Содомын ирчүүд хөгшин залуугүй бүгд тал бүрээс цуглан гэрийг нь бүсэлж Лотыг дуудан түнд энэ шүн танаа ирсэн хүмүүс хаана вэ? Тэднийг бидэнд гаргаж ир. Бид тэдэнтэй хурцгаая гэв. Лот тэдэнтэй уулзахаар гарч ирээд үүдээ гараараа хааж ах дүүнэр минь ээ гуй ийм мухай юм битгий хийгээрэй. Харагтун надад ир хүнтэй хавтайгүй. Хоёр охин би тэднийг та нарт авчиръя. Та нар тэдэнтэй дураараа л бол. Харин энэ хүмүүс миний гэрт ирж дээвэр дор минь орсон учраас тэдэнд бузар хэрэг бүү хийгээв. Гэтэл тэд зайлгээд манай энд цагаачилж ирчээд бас бидний шүүгч болох нь уу? Одоо бид тэднээс илүү чамайг хорлно гэд дайран ирж Лотыг хүчээр түлхэж хаалгыг нь эвтгэхээр төхөв. Нөгөө хүмүүс нь гараа сунган Лотыг гэрт татан оруулаад хаалгыг хааж гэрийн үүдэнд байсан хүмүүсийг том баггүй бүгдийг нь юу ч харахгүй болгосонд тэд гэрийн үүдийг олох гээд ядчээ. Содом Гомора өстөө. Нөгөө хүмүүс Лотод энд танаахаас өөр хэн байна вэ? Хөргөн хөвгүүд охид гээд энэ хотод байгаа өөрийн гисэн хэнийг ч болов энэ газраас гадагш гарга. Тэдний хашгираан эзний өмнө үлэмж их болсон учраас бид энэ газрыг устгана. Үүний учир биднийг эзэн илгээсэн юм. Тэгээд Лот гадагш гарч охтыг нь авахаар болсон хөргөддөө эзэн энэ хотыг устгах гэж байна. Босохтун энэ газраас гарахтун гэв. Харин хөргөд нь түүний тоглоом хийж байна гэж бодчих. Үүр цайх үеэр тэнгэрлэгч нар Лотыг яаруулан босохтун энд байгаа эхнэр хоёр охиноо аваад яв. Эстэгвэс та нар энэ хотын шидэлтэй хамт устгагдах болно гэжээ. Харин Лотыг саатан тэнгэрлэхэд тэр хүмүүс түүний гараас мөн эхнэрийнх нь болон хоёр охиных нь гараас зуран авч эзэн тэдэнд өршөөнгүй хандсан тул тэднийг гадагш гарган хотын гадна аваачиж тавив. Тэднийг гадагшин аваачаад нөгөө хүмүүсийн нэг нь амийнхаа төлөө зүгт бүү эргэж хар. Энэ талд бүү үлд. Харин уул руу зүгт эс тэгвэл та нар устгагдах болно гэсэн Лот тэдэнд үгүй эзэн минь. Таны нүдэнд зарцтай тааллыг болж та инрэл хайраа надад үзүүлэн амийг минь аварсан ачттай тун их авч би уул руу зүгтэж чадахгүй. Гай зовлон намайг нөмөрч би өөхөх болно. Харахтун тэр нэг хотод зүгтэж очивол ойрхон бас жижигч хот юм. Гуй намайг тийшээ зүгтаалгаач. Тэр жижиг хот биш үү? Тэгвэл би амьд гарна гэв. Тэрээр түүнд за би чиний хүсэлтийг хүлээн авч чиний хэлж байгаа тэр хотыг устгахгүй. Чамайг тэнд очтол би юу ч хийж болохгүй тул тийшээ бушуухан зүгтгэв. Тиймээс тэр хотыг Зоор гэж дуудах болжээ. Лотыг Зорд орж ирэхэд нар мандсан байв. Эзэн Содом Гомора дээр хөхөр ба галыг тэнгэрээс буюу эзнээс бороо мэд болгожээ. Тэгээд тэрээр тэдгээр хот тал хүндийг бүхлээр нь бас хотод амьдарч байсан хамаг эмтэн газрын ургамал бүгдийг хөмрөн сөөрүүлжээ. Харин Лотын ард явж байсан эхнэр нь эргэж хараад даасан баг нь болжээ. Авраам өглөө эрт босоод эзний өмнө зогсож байсан тэр газартаа очив.
Тэрээр Содом Гомора болон бүх тал газрыг өнгийн харахад 100-наас гарч байгаа утаа шиг утаа бүргэлж байлаа. Бурхан талын хотыг устгахдаа Авраамыг дурсан санаж Лотын сууж байсан хотыг устган сүрүүлэхдээ Лотыг сүрлийн дундаас мэнд гаргажээ. Моб ба Амончуудын гарвал. Лот зоорт амьдрахаас айсан учраас хоёр охиныхоо хамт зоороос гарч ууланд сууж хоёр охинтойгоо агууд амьдрах болов. Нэгэн өдөр том охин дүү охиндоо "Аав маань өвгөрлөө. Энэ газар ертөнцийн зам ёсоор бидэн дээр орох хүн алга байна. Тиймээс аавдаа дарс суулгаад түүнтэй унтаж улмаар эцгийнхээ үр удмыг залгамжлуулан үлдээцгээе" гэв. Тэр шөндөө тэд эцэгтэй дарс суулгаж том охин аав дээрээ оржээ. Харин аав нь охиныхоо хизээ хэвтэж хизээ болсныг нь мэдсэнгүй. Түүний маргааш нь том охин минь охин дүүдээ "Өнгөрсөн шөнө би эцэг дээрээ орсон. Өнөө шөнөж бас чи түүн дээр орж эцгийнхээ үр удмыг залгамжлуулан үлдээцгээе" гэв. Тэр шөндөө тэд эцэгтэй дахин дар суулгаж бага охин босож очиод эцэг дээрээ оржээ. Эцэг нь охиноо хизээ хэвтэж хизээ босныг нь мэдсэнгүй. Ингэж Лотын хоёр охин эцгээсээ хүүхэдтэй болов. Том охин хүү төрүүлж хүүгээ Моб гэж нэрлэжээ. Тэр нь өнөөгийн Мобчуудын өв билээ. Баг нь бас хүү төрүүлж хүүгээ Бен Ами гэж нэрлсэн нь өнөөгийн Амончуудын өв билээ.